За 10 дугаар бодлого тэнцэтгэл бишийг бодороо гэж. За энэ тэнцэтгэл бишийг хэдүүлээ бодъё. За энэ тэнцэтгэл бишийг бодохын тулд эхлээд тодорхойлогдох мөч авах хэрэгтэй. Логарифмын арын тоо тгээс эрс их байх хэрэгтэй. За тэгвэл логарифм 2 суурьтай x-ээс асах нь 1 нь бага буюу тэнцүү 3. Тэгвэл 3-ыг бид нар юу гэж бичлэх вэ? Логарифм 2 суурьтай 2-ыг гэж бичлээ. За 3-ын тоо энэний зэрэг болчоор энд логарифм 2 суурьтай 2-ын 3 зэрэг болно гэсэн. За энийг цааш нь үргэлжлүүлэх юм бол энд x нь 1-ээс эрс их болно. Энэ хоёр тал дээр 1-ийг нэмэх гэж байна гэсэн. За энэ тал хоёр тал ижлэгэн суурьтай болсон учраас энэ хоёрыг орхичихъя. Тэгэх юм бол x нь x-ээс асах нь 1 нь 2-ын 3 зэрэг чинь 8 гэсэн. За энэ логарифмын суур 2 гэдэг маань 1-ээс эрсэх учраас за эндээс цааш нь явах юм бол x нь 1-ээс их энэ дээрээс хоёр тал дээр 1-ийг нэмэх өгчгоор тэнцэтгэл бишийн хоёр тал дээр тэгвэл энд 9 болно гэсэн. За энэ чэнэс x нь 1-ээс их 9-өөс бага болно гэсэн. За ингээд бидний хариулт A хариулт байна.